За энэ удаагийн номны book review 19 дахь дугаараараа The Monkey King буюу Сармагчны хаан гэх номыг онцолж байна. За энэ удаагийн номны нэг гол онцлог нь гэвэл зохиолч нь тодорхойгүй. За яг энэ дээр бичигдсэн байгаа. Хятадууд энэ номыг өөрсдөө 500-аас дээш жилийн хугацаанд ийм ам дамжин өвлөгдөн бичигдэж ирсэн гэж үздэг юм байлээ. За тэгээ Хятадын хамгийн том сонгодог бүтээлүүдийн нэг болох Journey to the West буюу баруун руу аялсан аялал гэдэг нэртэй тийм том сонгодог зохиол байдаг. За тэр номыг манай энэ номыг дахин хүнсэн гэж ярьж байгаа Rosie Dickens гэдэг зохиолч тэр Journey to the West гэдэг номн дээр байгаа сургамж сургаалуудыг ер нь тэр номоос авч болох юу вэ? Тэр бүх философиудыг энэ ном руу 50 нүүр буюу 25 хуудасанд шингээгээд цогцлоогоод багтаагаад хэлбэршуулаад ийм жижиг хувилбарыг гаргаж ирсэн байгаа. За Germany Awani буюу энэ манай номны зураг, дизайн энэ дээр бүх зурагнуудыг зурсан зураач гэж явж байгаа. За тэгээд бас нэг онцлог юм бол сая түрүү хэлжлээ. Хагас мянганаас дээш жилийн хугацаанд бичигдэж ирсэн ном гэдэг чинь. Тэгвэл яагаад энэ ном өдөө хүртэл ингэж бичигдэж олон нийтэд уншигдсан хэвээр байгаа юм бэ гэвэл за бас дээр үеэс ахуулаад хятадын сургаалууд хятадууд хүүхдээ яаж хүмүүжүүлэх юм те хүнд байх ёстой зан чанаруудыг жишээ нь хувь хүний хөгжил, төлөвшил, төсвөр төвчээр хатуужил, даруй зан гэх мэт ийм basic хүнд байх ёстой чадвар гэх юм уу зан чанаруудыг хятадууд ингээ хүүхдүүдтэй яаж сургад юм бэ гэдэг талаас нь бичсэн ном гэж ойлгочих болно. За тэгэхээр тэр бичсэн номын хураангус хэлбэрнэ. За тэгээд энэ номоос ер нь авах онцлог нэг 3 санаа л байсан болов уу гэж миний хувьд харсан. Тэгээд энэ 3 санааг нь үйл явдал дээр хослуулаад ярьчих гэж бодож байна. За эхнийх нь болохоор хүнд альва зүйлд ер нь хүний зан чанар гэдэг хамгийн чухал юм шиг байна. Бид нар ухаантай байж болно, янз бүрийн чадвартай байж болно. Гэхдээ хүнд тэр сахилга бат гэдэг юм уу, тууштай байдал, сахилга бат тууштай байдал, төсвөр төвчээр, зөв хандлага, их мэт зүйлс байхгүй бол тухайн хүн хэр хэмжээнд дээшлээ гэдэг нэг дээшлэхэд хэцүү л баг. Тэр бол их төвөгтэй асуудал гэж бол миний хувьд боддتي. Тэгээд энэ манай подкастт бас хамгийн ихний зочноор орж ирсэн Питер Силя гэдэг манай сагсан бүгийн сервис засгалжуулагч бас надад хэлж ирсэн. За чи ямар нэгэн зүйлийг мэдчихлээ, би болчлоо гэж бодсон цаг үед л чиний тэр үе бол чиний end буюу чиний төгсгөл шүү те. Үүнээс цааш чамд ямар ч тийм хөгжий, мэдээ сурах гэсэн хөгжий урагшлыг гэсэн тийм хүсэл нэмэлт байхгүй болчихно гэж хэлж ирсэн. За бас Amazon-ы босс Jeff Bezos ус тэгж хэлчихсэн. За хүн болгоны бурхан саяасаа өгөгдөлтэй. За тэрийг gift гэж ярьж байгаа. Бэлэг. Бурхан та бүхэнд бэлгэлсэн. Бид төрөлхийн өндөр байж болно. Төрөлхийн царайлагч байж болно, хөөхөнж байж болно, төрөлхийн математик зайван байж болно, төрөлхийн IQ өндөртэй байж болно. Тэ юу гэдэг бүхэл төрлийн ямар нэгэн гоц чадвартай байж болно. Тэр бол бидний бэлэгтэй бидэрт бурханаас заягдсан бид нар тэрийг талархаж хүлээж авах хэрэгтэй. Харин бид нар юунд өөрөөсөө бахархах юунд өөрөөрөө бахархах сэтгэл төрөх хэрэгтэй юм бэ гэвэл бидний тэр өөрсдийн хийж бүтээсэн зүйлийг л бид нар бахархаж хүлээж авах хэрэгтэй шүү. Тэгэхгүй аль хэдийн тэр бурханаас заягдаад ирсэн тэр зүйлийг өөрөөрөө бахархаад өөртөө нэг бардаад байвал тэр бол айгүй өрөөсгөл ойлгочгүй гэдэг ойлголт явж байгаа. За энэ номдэр үйл явдал дээр юу гэж гарч байгаа вэ гэхээр энэ The Monkey King буюу Сармагчны хаан гэдэг манай гол дүрийн сармагч байгаа. За тэр хүн чинь бол бусдаасаа их хүчтэй. Замдаа таарсан дайсан болгоныгоо арчаад хайдаг. За тэгээ өвлөн дээгүүр нисдэг, дүрд хуурдаг гэдэг янз бүрийн 9 шидэн бүрдсэн сармагч юм байсан. Тэгээ бусдаасаа илүү хамаагүй өндөр амбицтай байсан. За тэгээ тэр хэд өөртөө бартсан амбицаасаа болоод мань хүн
одоо Тэнгэрийн хаан тусад очиод одоо нэг ялагдал амсдیں۔ За тэгээд тэрийг бас яг энэ үйл явдал дээр нь яг өөрөө уншаад бол айгүй сэтгэл хөдлөм гарч ийлээ л дээ. За тэгэхээр ерөөсөө эхний санаа нь бол ерөөсөө альч одоо өндөрлөгт тодорхой мэдлэг чадвартай болсон ч гэсэн бас цаанаа тодорхой хэмжээний цаашаа хөгжих чадвар одоо зай үлдээж байгаараа л гэдэг санаа явж байгаа. За хоёр дахь нь болохоор бүтлгүүтэл гэдэг бидэрт одоо өөрчлөгдөх боломжийг олгох юм байна л да. Одоо ямар ч гоцоо байстай, ямар ч одоо perfect буюу одоо төгс хүн одоо хизээ нэгэн цагт бүтлгүүтэл, ялагдал, шантрал, хашрал, ядарна, залхах нь. За яг тэр одоо нэг цэгт очиод зогсно мэдээж ойлгомжтой. За тэр зогсох үед бид нар ерөөс хоёрхан сонголт байгаа шүү дээ. За нэг бол одоо тэндээ зогсоод за одоо би одоо болохгүй байна те би чадахгүй байна гэд буцах. А нэг бол за окей за нэг юм асуудал болчлоо. За одоо би ингээд юу нь болохгүй байна те. За одоо энэ асуудлыг яаж давж гарах вэ гэдэг гаргалгаа л одоо ерөөс олох. Ийм л хоёр сонголт байгаа шүү дээ. А тэр хоёр сонголт ч бас бидэрт өөрсдөнд нь байгаа тийм үү. За тэгээд энэ номон дээр одоо үйл явдал дээр нь яаж холбогдож байна вэ гэхээр за одоо сая түрүү хэлсэн тийм үү. Одоо энэ сармагчин бас нэг өөр сармагчин. За чи ингээд Тэнгэрийн хаан тулсад очиод буддаа ялцчих юм бол чи Тэнгэрийн хаан тулсын хаан болно гэд хэлсэн. Тэгсэн чинь маань нөгөө нэг эгондоо хөтлөгдөөд, бардам зандаа хөтлөгдөөд за тэгвэл би очиод хаан болчоод ирье гэд. Тэгээ явсан байдгийн. Тэгээ маань нүн буддаатай уулзаад гэсэн буддаа гэсэн чинь за чи тэгвэл хаан болохын тулд энэ одоо миний энэ алган дотроос гарчих. Тэгэх юм бол би чамайг хаан болгоё гэж хэлчихсэн. Тэгсэн чинь маань сармагчин бол нэг ойлгоогүй л дээ. Тухайн үед би ч гэсэн ойлгоогүй. Тэгээд ингээд одоо манараа зогсож исэн чинь нэг хуу салхи хүчтэй салхи хурж ирээд манай нөгөө сармагчин гол дүрийн сармагчин чинь нэг юм 5 одоо юу гэмд одоо 5 одоо юм торонд 5 юм босоо торонд орсон гэх юм уу. Тэгсэн чинь одоо манай сармагчин чинь буддааг чийт ашиглаж ин те одоо энэ хак ашиглаад байна те булгаацаад байна гэдэг юм уу. Тэгэж одоо за яг хуу ямар тач нэг юм яждгөө би хаан шүү гэж хүчээд нэг юм ханан дээр нь би хаан шүү гэж хүчээд үлдээсэн байдаг. За тэгээд нэг хэсэг хугацааны дараа буддаа өөрөө тэр сармагчин дээр хурж ирээд за тэгсэн чинь сармагчин за би чамайг ялцтай би одоо хаан болъё гэсэн чинь нөгөө буддаа нь алгаа харуулсан байдаг. Тэгсэн чинь алган дээр нь нөгөө нэг сармагчны бичсэн бичгэн байсан. Тэгэхээр одоо нөгөө нэг тэр буддагийн алган дотроос тэр сармагчин гарч чадаагүй гэдэг юм санаа агуулж байгаа. Тэгээ энэ санаа ч гэсэн одоо энэ одоо юу гэх юм бэ? Одоо энэ номонд айгүй хүчтэй санаа агуулж исэн гэж ном шинжээчнэр юу үздэг юм байлээ. Тэгээд эндээс одоо юу гэж харж болох вэ гэхээр за одоо тэгээд нэг одоо ямар ч амбицтай хүн ямар ч одоо төгс үнтэйгээ бүтрүүтчихдээ юм байна. За тэгвэл тэр үед одоо тэр сармагчин яах вэ гэдэг л тийм гаргалгаа штэ. За тэгвэл за одоо би одоо бууж өгөө те би одоо буцаад явчаа гэж хэлэх үү эсвэл за одоо тэгвэл дахиад өөр одоо юу гэх юм бэ одоо би ямар хаан болох боломж байна гэдэг юм. Тийм гаргалгаа хайх нь л одоо тийм л хоёр сонголт байгаа л гэдэг юм санаа авах болж байгаа. За гурав дахь нь болохоор ерөөсөө хүн ерөөсөө хөгжий гэвэл өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй юм шиг байгаа. Одоо ингээд би ер нь бас ингээ хаяада боддیں۔ Ер нь одоо ингээд амьдралын бас утга учруудын нэг юу юм болоо гэж. За одоо ингээ бодонгууд чинь за одоо байгаа цэгээсээ бид нар доошлон эсвэл муудах юм бол тэр бол утга учиргүй тийм үү? Одоо би ямар байна? Тэрнээсээ муудах чинь бол ямар ч утга учиргүй шүү дээ. Тэгэхээр одоо ерөөсөө ганцхан сонголт баг үлдчихэж байгаа гэж ойлгоод байгаа тийм үү? Ерөөсөө за муудах нь утгагүй юм бол дээшээ өсөж хөгжих нь л одоо бас амьдралын утга учируудын нэг юм болоо гэж ойлгоод байгаа. Тэгэхээр тэгж одоо өсөн дэвчихийн тулд яах ёстой вэ гэж асууж байгаа шүү дээ. Тэгээ би одоо бас энэ хувь хүний хөгжлийн талаар одоо номнууд уншаад ер нь ингээд нэг л одоо conclusion буюу одоо дүгнэлтэнд хүрч байгаа. За ер нь ингээд хувь хүний хөгжил ер нь өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь юу юм бэ гэж хүн болгон өөрийгөө хөгжүүлнэ гэж боддог байх тийм үү. Тэгвэл хувь хүний одоо хөгжил өөрийгөө хөгжүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Гэх юм бол ерөөсөө л өчигдрийн өөрөөсөө илүү болох гэж байгаа. Өчигдрийн бусдаас биш өөрөөсөө. Тэгэж өөрөөсөө илүү болохын тулд яах ёстой вэ гэхээр өөрөө өөртөө л тэмцэлдэх ёстой. Одоо жишээ нь хүн болгон л одоо өөр гэсэн одоо бусдад харилцан адилгүй. Тийм учраас бидэрт засах, хөгжүүлэх өөр одоо нөхцөл байдал тийм гаргалгаанууд байх ёстой л гэж
гэж байгаа. Тэгэхээр ерөөсө 3 дахь нь бол ерөөсөө л өөрөө өөрийгөө ялан дэлгэх нь жинхэнэ ялалт юм шүү гэдэг л ийм л санаа агуулж байгаа. За яг ийм 3 философи бол одоо агуулж ийн гэж одоо миний хувьд харлаа. За тэгээ энэ номыг 10-аас ер нь тэгээд 9 үнэлэх, ер нь айгүй өндөр үнэлэх ном байлээ. Ийм жижиг хуудастай мөртлөө те маш том гоё санааг агуулж байгаа ном гэдэг утгаараа. За тэгээд ерөнхийдөө өсвөр насны хүүхдүүд те ямар ч насны ямар ч салбарт ажилладаг хүмүүс бүгд унших боломжтой. За тэгээд англи хэл сурж байгаа хүүхдүүд бол энэ англи дээр уншсан болохоор бас нэг хэлээ сайжруулаад авах боломж байна. За ер нь тэгээд дорн дахны за тэр тусмаа хятадын ийм сонгодог бүтээлүүд өгүүлбэрүүдийг унших дуртай хүмүүст бол ер нь бол тэ ноогон гэрэл асч ийн гэж миний хувьд бол харж байгаа. За тэгээ эцэстний ер нь номоо дүгнээд хэлэхэд за ерөөсөө саний 3 санаа агууллаа шүү дээ. За эхнийх нь бол ерөөсөө ямар ч тодорхой хэмжээнд мэдлэгтэй чадвартай болсон бай өөртөө бас тодорхой хэмжээний дахиад хөгжих зай үлдээж байгаараа л гэдэг санаа. За хоёр дахь нь болохоор ерөөсөө за аливаа нэг бүтлгүүтэл хизээ нэгэн цаг тулгарна юм уу? Хүн дээшлж явлаа тэгэхэд нэг цагт зогсно. А тэнд ямар хоёр сонголт байгаа вэ гэхээр за нэг бол одоо доошлох одоо тий за би болиг нөгөөх нь за энэс яаж дээш явах уу гэдэг гаргалгааг л олох. За гурав дахь нь болохоор ерөөсөө тэгж дээшээ гаргалгаа олохын тулд эхлээд хүн өөрөө өөрийгөө л ялах хэрэгтэй гэж байгаа. Одоо бас нэг юм одоо нэмээд хэлэхэд одоо сая Journey to the West буюу баруун руу аялсан аял гэдэг хятадын сонгодог бүтээл гэж байгаа тийм үү. А хүмүүс энэ дээр бас нэг ишлэл гаргаж ирсэн юу гэхээр за амьдралын хамгийн урт аялал бол баруун тийшээ биш одоо тий сая Journey to the West гэдэг одоо нэрээ ашиглаад баруун амьдралын одоо хамгийн урт аялал баруун тийшээ биш өөрийнхөө дотгошоо аялах аялал байдаг гэж ийм одоо ишлэл гаргаж ирсэн байна. Тэгээд энэ ишлэл ч гэсэн одоо дэлхийд даяар бас тодорхой хэмжээнд алдартай well known гэж ярьдаг тий тэр ишлэлээр одоо энэ ном танигдсан гэж одоо тодорхойлогдсон юм билээ. За тэгээд энэ удаагийн номны book review 19 дахь дугаараараа The Monkey King буюу одоо Сармагчны хаан гэх номыг онцлоо. Тэгээ ер нь одоо залхуураад нэг ийм жижиг номыг гис ярьчих гэж утсан чинь баг хамгийн их сурамжтай, хамгийн их ярих юмтай ном нь болчих шиг боллоо. За тэгээд ирэх удаагийн дугаараараа уулзцгаая.